За. Брокер эзэмшигчдийн асуулт хариулт мэдээлэл нөө. За билэн. За. За таасаа яанаас ирсэн бэ? VR Ethics арга хэмжээнээс ирлээ. Сая дэмж дуусаад. За, хэдүүлээ манайх орох юм байгаа шүү дээ. Таны офисын ажлын нэг өдөр хэрхэн эхэлдэг вэ? Ажлын нэг өдөр за яг энэ болонгоос эхэлдэг юм. Эндээс аваад эхэлнэ дээ. Макстай юм хизээ нэгдсэн бай та? Одоо 4 жил гармалж байна да Макстай нэгдээд. Өглөөний цайнд ажилласан ямар хөөрхөн цай байгаа вэ? Өндөг талах. Танаа офисын хамгийн дуттай хэсэг нь юу вэ? За миний хаар ер нь бол тэр цонхны хэсэг байдیں۔ Агентууд яг тийшээ суугаад цаашаа цонхоор харуулах хайтаа гаргаддаг. Өдөрний мэд манайхаа өдрийн мэд. Тандрын тгийс эхэлдэг гэдэг даа шүү дээ. Машин зэгээд ихтэй. Мөнх Эрдэнэ Батмөх гээд манай хоёр найз байгаа. Оюутан ангийн найзууд одоо цуг ажиллаж байгаа агентаар. Кофе юу цай юу? Кофе. Instagram or Facebook? Facebook дээр итгэвтэй те. Макси ивентээс хамгийн гоё ямар ивент байдаг вэ таны хувьд? Ер нь ингээ бодохоор ер нь VR Remax юу наадамд ер нь санаад ороод идэг. Жил болгоны наадам байхгүй л. Та хамгийн сүүл ямар бэлэг хинээс авсан бэ? Агентуудаас авсан. Ямар бэлэг авсан бэ? Энд яг байж штэ. Нөгөө би жоо алхах дуртай тэгээд ийм халуун байрдаг сав нэг номтой бэлгэлжсэн. Манай агент нөгөө цол аксны баяр гэдэг. Өнөөдрийн ажлын төлөвлөгөөнөөс хуваалцах. За өнөөдөр ер нь бол нэг сургалт дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Эх 7 хоногт агентуудад орохоор төлөвлөж байгаа. Тэрийг л нуусгана. Таны хобби? Ер нь сакс тоглох дуртай. Макс хамгийн гоё дурсамжтай зүйл чи юу вэ? Үйл явдал юм уу? За дурсамжтай гэхээр нэг санаанд орчих. Манай офисын 1 жилээ болж ирсэн. Тэгээд тэр бас манай матга захирлын төрсөдөр давхцдаг. Тэгээд тэн дээр их баярлуулчихсан. За баг бөө үйл амил амар гоо сюрприз байжсэн. Тэр их бай. Санал болгох ном. За манайх бас хөргөн номын сантай. Тэгээд энэ дотроос яг агентуудаа би аяг зөвлөдөг ганц ном байдгийн. Тэгээд өглөөний гайхамшиг entrepreneur гэдэг ном байгаа. Манай нэг агент хаваад явцсан баг шиг байна. Та хинээс хамгийн их урам зориг авдаг вэ? Ер нь салбар болгон дээр өөр. Яг нь ажил дээр их юм бол Sky Hub Office-ийн захирлууд. Шууд өвлөн захирлуудаас урам зориг. Нууц зөвшөөрөл таны нууц аяас. За сүүлд нэг нууц аяас олсон. Манайх нэг ивент зохиогоо тэн дээрээ комеди шоу дотроо хийсэн. Тэгээд би хөөрхөн панчлаа юм хийгээдсэн. Тэр явчихаар биш үү? Ер нь сүүлийн үед таны юу хамгийн их завгүй байж байгаа вэ? За нөгөө шинэ технологитой холбоотой сапи ажлууд дээр их завгүй байна да. Нэвтрүүлэн дээр манай офис орж ажиллаж байгаа. Файл басна. Тийм файл офис. Өөрөөр 3 үгээр хэлбэл Зорилготой, тууштай. За тэгээ нэг үг нь би тууштай байдал гэдэг 3 үг болгочтой тий. Хаяас хамгийн Айгу эмо болохоор ер нь ганцаардлаас аяг байдаг шүү дээ. юу таныг хамгийн ууртай болгодог вэ? Энэ яг нөгөө хувь хүний үнд зүйл рүү давтлахаар аяг өөрийн мэдлэг их уур үрдээ тийм. Тэрнээс би нэг уурал төгөлтэй болно. За таны хамгийн дуртай спортын төрөл? Сакс бол гэхдээ ер нь бөмбөгтэй бүх төрлийн спорт аяг байна. Сонирхолтой. Хамгийн сүүлд юу ийдсэн бэ? Өндөртэй уур. Таны ажлын хэрэгтэй баримтлагдаг гол зарчим? Шудраг байхыг хичээж байна. Таны хамгийн анхны хийж байсан ажил? Оюутан байхдаа нүүлгэлтийн компанид ажилладаг байсан. Таны хэлэх төвтэй? Туштайгаар айл гэж хэлдэг те. Максиг нэг үгээр илэрхийлвэл? Гэр бүл гэхээр болохгүй family гэж хэлээ да. Танай офисын хамгийн хүчтэй юм бэ? Энэ цоожийн ганц цэг агент. Амжилттай брокер эзэмшигч байхын нууц нь юу вэ юм бодлоо? Хүнд зүйлтэй байх хэрэгтэй, зорилготой. За тэгээд тасгалтгүй суралцснаа тасралцгүй хуваалцах хэрэгтэй юм шиг санагдаж байна. За тэгвэл захиргатай маш их баярлалаа. Баярлалаа.